гадна одоо мэдлэг боловсрол эзэмшиж бас олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө өндөөлөх юмсан гэсэн оюутнууд залуучууд бол маш их байгаа. Тэгэхээр тэдний тэр хүсэл мөрөөдлийг бас манай академи маань бас багч гэсэн одоо хувь нэмрээ оруулъя. Тэднэрт бас дэмжиж туслая гэдэг зорилгоор манай хол гадны нэлээд олон их дэд сургуулиудад хамтарч ажиллаж байна. Сайн мэцхан үзэгчдээ баялаг хөтөлбөрийг дэмжих холбооноос бэлтгэн хүргэдэг Entrepreneur нэвтрүүлгийн маань ээлжид зочноор англи хэлтэй Монгол залуус төслийг санаачлагч Mass Academy захирал доктор профессор Эрдэнэ Чимэгч маань оролцож байна. Mass Academy 2017 онд байгуулагдсан. Тэгээ байгуулагдсан цагаас хойш өнөөдрийн хүртэл бид нар бол тасралтгүй яг боловсролын салбарт бол үйл ажиллагаагаа явуулж байна. Анх бол Филиппин улстай одоо англи хэлтэй Монгол залуус гэсэн төслийн хүрээнд бол хамтарч ажилласан. Тэгээ өнөөдөр бид нар бол өргөжөөд тий Канадын одоо Ханса гэдэг олон улсын бас том сургуультай одоо 60 гаруй жилийн түүхтэй сургуультай хамтарч ажиллаж байна. За мөн одоо Италийн одоо баг 100 гаруй улсын боломжгүй ихтэй сургуулиудаа бас хамтраад ажиллаад явж байна. Хятадын бас 600 гаруй улсын маш том одоо ранктай сургуулиудаа бас бид нар хамтраад одоо англи хэлтэй Монгол залуус гэсэн төслийн хүрээнд бид нар ажиллаад явж байна. Миний хувьд бол яг намайг бол нэг 10 дахь ангид төгсөж байхад англи хэлэд бол их ховор байлаа шүү дээ. Англи хэл сурах гэж байгаа оюутнууд ч их ховор байсан. Бид нар сурах нөхцөл боломж их бага байлаа. За яг тухайн үед бол нэлээд өөрийнхөө хүчийг дайчилж сурч ирсэн. За яг тэр үед бол би Нацагт оржийн номын сан, Төв номын сан, Америк элчин сайдын яамны номын сан гэдэг их мэтчлэнгээр нэг олон газруудад бол сууж ер нь хэлийг эхлээлдээ үг цээжилж эхэлж ирсэн. За тэр үед нэг толь хүчийг их худалдаж авдаг байсан хүүхэд. Нэлийн одоо тийм гэдэг хөдөлмөрснийхаа үр дүнд бас одоо TOEFL-ийнхаа оноог бас нэлийн гайгүй өндөр өгч Италийн одоо сургуульд бол тэнцэжсэн. Италийн Трестиг их сургууль гээд энэ сургуулийг бас 100-ийн тэтгэлэгтэй стипендтэй бас сурч төгсөж ирсэн юм аа. Тэгээд одоо энэ миний төгссөн сургуулийн диплом маань энэ байна. Дараа нь бол Даан улсад одоо Английн сургуулийг бол төгссөн байгаа. Тэгээд Даанд бас тодорхой бас хэдэн жил бол бас сураад төгсөө тэнд бас жоохон ажил төрөлгээд бас багш нартайгаа хамтраад төсөл хөтөлбөрүүдэд бас хамрагдаад судлаач багш гэдэг их мэтчлэнгээр ингээд ажлуудыг бас тэнд хичээлээ хажуугаар бол хийжсэн. Америкт бол яг PhD-гийн дараах одоо пост докторийн зэрэгээ одоо хамгаалж байна. Тэгээ энд бол одоо нэг цар тахлаас бол явж чадахгүй байна. Их мэтчлэнгээр ингээд нэг гадаадд бол бас тодорхой хугацаанд бол сураад бас мэдлэг боловсролыг бас эзэмшээд тэр одоо сурсан мэдсэнд Монголд экспортлъя гэдэг ирсэн. Манайд бол одоо маш одоо бүх төвчний хүмүүс бол ирээд сурж байна. Тэгэхээр бид нар бол 8-аас бараг 73 насны хоорондох насны хүмүүс бол сурч байгаа гэх тийм ээ. 6, 7 дугаар ангиас 12 дугаар ангийн сурагчид бол маш гэрчмтэй амрагдаж байгаа. Тэгэхээр энд бол бид нар юу гэж харж байгаа вэ гэхээр Монгол залуус маань одоо 12 дугаар анги төгсөхөд одоо англи хэлийг бол бүр эзэмшээд бас төгсөх юм бол мөн дээр нь 12 дугаар анги төгсгöd IELTS-ийн оноо эсвэл TOEFL-ийн оноо аваад төгсөх юм бол гадаадын одоо ихтэй сургуулиудад сурах бас бүрэн боломж нь бас байгаа. Бид нэр өнөөдөр бусад тэр сургалтын төвүүдээс юугаараа ялгарх таа гэхээр 100 гадаад багштай ганцаарчлан сургалт гэдгээр бид нар бол бусдаас бол ялгарч чадж байгаа. Тухайн одоо гадаад багш маань төвшин тогтоох шалгалтыг аваад тэр тухайн төвшингээс нь гадаад багш яг ганцаарчилсан байдлаар хичээлээ заадаг. Тухайн ажлын 5 өдрөөс өдрөө сонгох боломжтой. Мөн цагаа бас сонгох боломжтой. Өглөө 9-ээс оройсон цагаар нь аль ч цагийг сонгоод тэр тухайн сургалтыг бол аваад явах бүрэн боломж байгаа. Hi, I'm Shirley Sibilia, and also finally in 2019 we were able to partnership with Mass Academy. Welcome to IMS Academy. This is in partnership with Mass Academy. За энэ бол манай одоо Филиппиний сургуулиуд байгаа. Тэгэхээр Филиппин өөрөө одоо 400 жил одоо Испани одоо колонд байж агаад дараа нь одоо Америкийн колонд 40 жил байсан. Тэгэхээр англи хэл бол нэлээд бүх одоо филиппинчууд англиар ярьдаг. Яг өөрсдийнх нь Tagalog гэдэг хэл байдаг. Тэр нь бол зөвхөн гэртэл ярьдаг хэл нь. Тэгэхээр гадагшаа бол шууд англиар ярьдаг учраас одоо хамгийн одоо хямд зардалтай дагаар сурах одоо боломжтой орно гэвэл Филиппин улс байгаа. За Филиппинд бол сурна гэвэл одоо жишээлбэл SIA гэдэг манайх бол нийт 30 гаруй сургуулиудтай бол хамтарч ажилладаг.
За энэ 30 гаруй сургуулийг бид нэр яагаад сонгосон бэ гэхээр яг Филиппинд нэг 100 гаруй сургууль байдгийг. Яг Сибу арал дээр. Тэгээд тэр 100 гаруй сургуулиас нь бид нэр одоо 30 сургуулийг нь сонгосон байгаа. За бидний сонголт юу байсан бэ гэхээр энэ сургуулиуд маань бүгд магадлан итгэмжлэгдчихсэн сургуулиуд байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт англи хэлний багш нар нь яг TESOL-ын шалгалт өгчихсөн олон улсад одоо англи хэл заах эрхтэй багш нар. Яг тэр шалгуураар нь одоо эдгээр сургуулиудыг бол сонгож гэдэг бид нар бол хамтарч ажиллаад явж байна. За тэгээд дараа нь оноогоо авчлаа гэд залуучууд маань их эртгэлтэй. Одоо бид нар 6.5 авчлаа, 7 авчлаа, 8 авчлаа гэсэн залуучуудаа бид нэр гадаадын мод их дээд сургуулиудад санал болгодог. Тэгээ 200 гаруй мэрэгчлэр бакалаврт, мөн магистрт, докторт сурах энэ боломжуудыг бас олгодог. Тэгэхээр манад нийт нэг 50-аас одоо 100% тэтгэлэгтэйгээр одоо сурах тэр сургуулиудыг бид нар одоо олж өгнө л гэсэн үг. Манад ирээд сурснараа бид нар ямар үр дүн амлаж байгаа вэ гэхээр тэр ганцаарчлан сургалт бол тухайн оюутнууд яг зориулж багшийг ганцаарл зааж байгаа учраас яг сонсгол бол сайжирдаг. Дээр нь сонсгол сайжрахаар хэлж яриа бол хөгждөг. Тэр англи хэлний нөгөө хамгийн багадаа бидний 4 ур чадвар гэдэг бол маш хурдтай хөгждөг. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээч юм. Баялаг бүтээж информдоо сайхан амьдарцгаая.